Jammer mindre, det är ju så. Ja, har den hurten. Om hurnen där under det sjode. Du liksom. Nej. Ja, 저렇게 hurten 저 어리요데. Nej. Ja. Зүрхэн хүрдний бясалгал онцлог бол бясалгалын онцлог бол ба маххан биеийн тэнцвэрийг олоход байдаг. Сүнс бие хоёрын тогтолцлыг олж эрчим хуваарлал сайжруулахын төлөөх бясалгал хэлбэр шинэ. Нойрсолтыг сайжруулах, дайчилгааг сайжруулах, оюуны хөглөө жавхааг сайжруулах, хим төвгөлтийг сайжруулах буюу бүх зүйлийн химийн урсгалыг биедээ өсгөх үү багасгах уу, тогтворжуулах уу, ямар хэмнэл дээр тогтвороо барихын уур урцаарыг өндөр хэмнээр барьж чадах юм бол бие мах бод 100 гариг тололцсон ч ис ядарна. Тэгвэл уур хилэн хамгийн бага хэмнээр барих юм бол 100 гариг өлсөхгүй. Өөрөөр хэлбэл химээ нөөцлөх, химээр хашгирах гэх биеийн хөглөөний химнэл зүйг өөрийн үйлдэлдээ чиглүүлэн барьж тогтворжуулахын төлөө бясалгал оршдог. За тэгвэл дайн тулааны үед хим хөг өндөр дээр барьж тэсрэх хүчээ нэмэгдүүлж дайны үргэлжлэх 100-аад гаригт биеийн дайчилгаа нь үргэлжлэвэл үхэр идсэн ч цадахгүй. Үйлдэл хийгээд тамирдахгүй. Тэгвэл энийг 100-аас илүү гариг баривал яано. Маххан бие нь энэ өндөр хэмнэлдэн тэсэхгүй. Яс хөхрөөд шимэн алдчихдаг. Булчин тасраад ахин төлжин өсгөн болчихдог. Чөмөг ширгээ дархлаал унаад халдвар төвчөнд хэлбэр хэмхэрнэ. Иймээс нь анхлан 14 хавар хөглөө барьж өндөр хөглөөн дээр барих юм бол дээд тал нь 7 гариг. Энийг уйлрал болгон 7 гаригаар нэмсээр байгаад хамгийн дээд талд идэр жанжин бол 100 гариг өндөр хөглөөгөө барьж сурдаг юм. Эсрэгээр нь зуд тоторгон байгалийн гамшиг тэсвэрлэхэд дам хөгөө бариад сурчдаг. Сэтгэл зүйн готрол өлсгөлөн таххалт хамгийн бага хэмнэл дээр хүний биеийг амьдруул сурна. Өөрөөр хэлбэл ичих мэт, бааван ичээ мэт, амьтдын ичээ мэт. Иймэрхүү биеийн химийн тохирооны ажиллах чадварыг өөрийн ухамсарт удирдах сурах нь зүрхэн хүрдний онцлог. Аль эсвэл хамгийн бага галаар нурамлан амьдыг тэгдэг хүү. Энэ нь маш урт хугацаанд бясалгасан бөөсөн хүүхдүүд бол амийн хамгийн нурамын төвшин дээр 200 жил хүний биеийг амьдруулах боломжтой гэж үздэг. Иймэрхүү бясалгагчид домч нар дотор байдаг бөгөөд 100 насыг наславч 30 хавартай шиг харагдах чадвартай. 100-аас олон жил наслахад тархины эс ойгүй тэлд хүрдэг учраас бие хүссэн хүсээгүй орхидог юм. Иймэрхүү бага хэмээр амьдрахсад залуух төрхөөр аж төрдөг. Гэхдээ
залуу төрхөөр аж төрөхсөд шаардлагагүй мэдээлэл тархиа цуцаахаа давхар болох шаардлагатай болно. Үгүй бол хүний тархи ханахын зэгтэй байдаг учраас амьдрал төвөг болно. Тэгвэл тархийг дайчилж амьдарч байгаа хүмүүс бол хөгшрөлтийг хүлээн авч 30 хавартай ч 90 хавартан шиг цалав уурал сахлаа янхэр болгож болно. Энэ нь бодлын хүч хэд дагсны сөрөг нөлөө. Иймэрхүү биеийн наадхан шидүүд бүгд зүрхэн хүрдийг хэр удирдах сурсан хүмүүс бэ гэдгээр Монголын түүхэндээ гарна. Тэгвэл энэний арга зүй нь юу вэ? Бид нараа бясалгал дээр хамгийн түрүүнд бодолгүйгээр хийдэг амьсгалыг бодолд холбох аргаар төвийг олж сурдаг. Төвөө доошлуулж дээшлүүлэхийг амьсгалан удирдах аргаар дадсан байх цаг дор зүрхэн цохилтоо удирдах сурж болно. Амьсгалыг төгс удирдан сурахын тулд бясалгалыг олон жилээр хийж үйлдэж хамгийн бага битүү амьсгалаас хамгийн өтөр цуурын амьсгал хүртэл арга зүй суралцвал зүрх удирдагдах боломжтой. Энэ зүрхэн цохилтын хурд цусан эргэлтийн буглаагаар биеийн дотоодоо үерлүүлэх болоод нямбагнуулах байдлаас эдсээ эдгэх удаашруулах, өтөрчлүүлэх гэх удирдлага боломжтой юм. Энэ дээр бодоод хийдэг зүйл биш. Давтамжаар сурдаг бясалгал учраас тухайн хүмүүний бясалгаж байх үед заах чиглүүлэгч хүмүүс амьсгалын давтамжийг хянах, зүрхэн зохилтыг хянах, тухайн хүн чадаж байгаа бодол үйлдэл зэрэгцэж байгаа зөвлөмж байвал энэ бясалгалыг давж дийлдэг. Өөрөөр хэлбэл судас барай зүрхийг нам тайван цохилуул, хурдан гүүх мэд цохилуул, болиглуулан лугшуул гэдгийг удирдахыг оюундан хичээсээр оннож мэдэрдэг зүйл. Зүрхэн бясалгалын онцлог бол хамтрагчтай байж явна. Цааш нь үйлдэнэ. Зүрхийг удаан зохилуулаарай хичээ. Холбогд үгүй яг ижил цохилт байна гэж. Нэгэндэн дэмэн. Цодос баригсад чиглүүлсээр оролдлого ороход түүнийг удаан цохилуулах дээр урт наслалт, хурдан цохилуулалтын дээр ирж тесрэлт байгааг ухамсарл. Тэгвэл өвчтөе үед хүн ирж тесрэлтийг хийснээр өвчнг өтрлүүлнэ. Харин үлдэл шим тэжээлийн дутагдалд эрчмийн хурааж зүрхийг удаан цохилуулж буй байдлаараа төвчээрийг нэмэгдүүлнэ. Иймэрхүү удирдлагыг зохистой цагтаан тогтвортой хормоор ухамсарт үйлдэлд хийж сурахыг л зүрхэн хүрдний бясалгал гэдэг юм. Тэгвэл хүний зүүн оюун хизээ татвардгийн амьд үлдэх гэх оролдлого дээр хүний зүүн хамгийн тод мэдэрдэг учраас хүмүүс зүүн сэрхүйгээ аюул ослоос мэдэрдэг. Тэгвэл энэхүү анхны анзааргыг давтамжтай өгснөөрөө зөнгөө энд байна гэдгийг гадарлаж авдаг. Иймээс хиймэл айдас үүсгэх байдлаар зөнгөө барьж авдаг. Хуурамч айдсын талбарт махан биед аюул учруулахгүй хэрнээ нүдний сүрдүүлэг, сонсголын сүрдүүлэг махан биеийн тухгүй байдалд зөнгөөн барьж авахын хичээх нь бясалгал дээр зүн гэдэг орон зайн, бодол гэдэг орон зайн заагийн ялгааг арилгадаг арга мөн. Хамгийн түгээмэл айдсын хэлбэр бол
Үлдэл юм. Иймээс бяцлагчид амьд үлдэхгүй тэрслийг хоолын тэжээлийн дутагдал дээр зөнгөө ялган барьж авдаг. Энэ зөнгөө хурцлж байгаа юм шиг амьд үлдэхгүй тэжээлийн дутагдал дээр зөнгөө барьж авахд амархан учраас хоол мацгийн төрлийг барьдаг. Гэхдээ энэ нь амьд явхад халгаатай байдаг тул мацгаасаа зөв гарч сурах учигтай. Хамгийн түгээмэл энгийн мацаг бол нэг хүнсний цээр байна. Тодорхой хүн нэг төрлийн хүнсний цээрийг барьснараа хагас жилд шим тэжээлийн дутагдалд амь тэмцдэг. Энэ нь тахал аюул өвчтний уйлрал дээр тохиромжгүй явж тансаг уйлрал дээр бол боломжтой байна. Монголчуудын хамгийн элбэг барьдаг мацган төрөл бол сүүн мацаг байдаг. Зөвхөн цагаан эдэн эдлээд мах өвс ургамал эрдэс давсыг хорих төрлийн мацаг байна. Сүүн дагуулгадах амьд биет буюу хөрөнгө гэдэг зүйлээр хооллож нэгтээ биед байгаа илүү мөөгөнцөр халдвар үхсэн эсээсээ зайлах тансаглалыг мэдэрч илчирч муудсан нарийн гэдэсний ханаа цэвэрлэх аш тустай. Энэ дээр уургаан нэхэх махаа нэхэх хүмүүний оюуны тэрчлэн амьд үлдэх нэхэл дээр зөнгөн ялгаж авдаг юм. Эннийг наммар дуусмагч бид нар өвлөөс авахуулаа зөөлөн гаргана. Шин шөлөөж таннаахаар болоо нөгөө давс хожруугийн зөвхөн усанд боцлогсон махан нэтэг ууна гэсэн үг. Энээс авахуулаад баг-багаар махыг нэмэгдүүлэн боршилондон хоолн цочор идэх юм бол хэвлий цэрдийдэг аюултай. Түүх жирэгч аюултай. Тэгэхэр мацгаа орхоо, гарахаа, баримтлахаа зөв байлгахыг эрхмэлтүгэй. Нөгөө тойгуур бөө болоход энийг бас ашиглана. Онгод бол зөнгийн нэг төрөл мөн буюу давхар ухамсар юм. Иймээс улаач болохын өмнө онгодын хөг мэдрэмжийг онцгой өөрөөс ялгаатай амь тэмцлийн шинжтэйгээс ялган мэдрүүлэхийн тулд угаалга мацхийг бариулж байгаад онгодыг буулгаж өгдөг. Энэ чинь нөгөө зөн үлдвэл амь тэмцэл дээр тод баригддагтай адил юм. Ингэхээр хүн хаан ухамсрынхаа гүнлүү нэвтэрч орж байна гэхээр амь тэмцэх мөчлөг дээр энийг анзааргаараа тогтворжуулж чадсан бол хэвийн нөхцөл дээрээч буюу өдөр тутмын амьдрал дээр баримтлан барих дадлыг хийж байгаад дахин мацаглах шаардлагагүй болгосон зөв. Харин хүмүүн мартахын гэдэг цондонтой. Мартах болоод өжрөх шинжинд орвол дахин мацаг руугаан орж сэргээгээд байдаг нь бясалгагчдын амьдралын мөрдлөг болно. Ингэж хоолоороо тоглоход наран сүлжээний мацаг зүрхнээсээ наран сүлжээ рүү шилжих хэмнэлтэй байдаг. Доод дөрвөн хүрдний бясалгал бие биенээсээ сэтэлжээд байдаг. Тэгвэл наран сүлжээнийг зүрхэн хүрднээр биеийг удирдахыг ухамсар болгохыг оролдож байхад эхэлчихсэн байдаг. Бид нар заагийг олж чадахгүй. Хизээ наран сүлжээний бясалгал эхэлсэн баригддаггүй. Яагаад гэвэл доод дөрвөн хүрдний нэгдмэл шинж чанар нэг цул бясалгалах шиг болдогч. Дис дараалал зүрхнээсээ эхлэж байна гэдэг ухамсартай эхлэхэд дараах нь үргэлжлэн хэлбэршдэг. Наран сүлжээнд гол зүрхэн хүрдтэй махан биетэй зууралдаж байхдаа голд анхаарах зүйл нь
биеийн чадамжийн дээд доод хязгаарыг л олох байдаг. Дээд хязгаар буюу тамир тасар хаана юм. Доод хязгаар буюу илүүдэл хаана юм. Хаана залхуурал эхэлж байгаа юм. Хаана цуцал эхэлж байгаа юм гэдгийг хэмжих нь наран сүлжээн дээр ойлгох ёстой зүйл. Энэний дундын чөлөөт орон зайд хүний амьдралд хөлөглөх бөгөөд энэ нь олон дахин тэмтрэх юм бол доод хязгаарыг дээд хязгаарыг тэмтрэх юм бол дундын зай өргөдөгдөг буюу чадамж нэмэгддэг юм. Чадамж нэмэгдэж байдаг, төвчээрч нэмэгдэж байдаг. Тиймээс дээд доод хязгаар буюу залхуурал эхлэх мөчлөг, тамирдал эхлэх мөчлөг хоёрыг анзааран дундын зайгаа тогтворжуулж байх чухал. Үүнтэй хамаатайгаар наран сүлжээ бясалгалын үед өвөрмцөөр сэтгэл гутах үзэгдэл гарна. Энэ сэтгэл гутралаас гаргаж наран сүлжээ оройн хүрдний хослол бясалгалыг хийж сэтгэл гутралын эмгэгт байдлаас гарах нь чухал. Дайчин хүн цус үцэж бусдын өмнө гим ирж цөхрөнгөө барахын сэтгэл зүй бол туулах ёстой зам. Туучай доторх намаг. Иймээс энэ готрох сэтгэл зүй давах нь оройн хүрд наран сүлжээ хослол бясалгал дээр оршдог. Яаж бид нар готролыг давах вэ? Готрол гэж юу вэ? Энэ бол булчирхын зогсон шил ба хэд даавар гадагшлахгүй. Даавар буюу булчирхайгаас гарах хор ерөндгүүд биеэс гадагшлаагүй байдалд оршдог. Тэгвэл готрол орсон бол би готорч байна, цөхөрч байна, ядарч байна, үхмээр байна. Амьдралын эрч хүч амьдралын эрч хүч амт чанар мэдэгдэхэн байлаа. Хоол нь амтгүй, үнэр нь тодгүй, би алжаангүй байна гэд сөрөг нөлөө илэрсэн бол бүх хил төрлийн ялгарлах энэ уулаач нь түрээд байна. Бүх хил төрлийн ялгарлах буюу биеэс гадагшлуулах зан үйлийг идэвхжүүл. Учир нь энд маш их шүүрлийн гадагшлаагүй хоримтлал биед үүссний илрэл байдаг. Утах мөчлөг ганцхан хором байж болно. Чи санаатайгаарч бай. Санаанд үйж бай. Илд далайж байгаад балчрын толгойг тасалж явах үед тухайн дайныг дуустал гүрдэж чадахч. Тэр агшин дах дурсан чамайг насан турсан туршид чинь ирнэ. Зүүдэнд чинь ороож, зүрхэнд чинь цохилсоор л байна. Бүх амьдралынхаа туршид тэр зургаасаа зүхтаах хэцүү. Нүүрэлдэгч хэцүү байдалд орно. Энэ дайчдын хамгийн хэцүү мөчлөг. Энийг айхч биш, утгахч биш, яаж хүлээн авахаа тарих ёс зүй хоёрыг олоод ирээд ухамсарлаж дийлэхгүй. Тэгвэл хүлээн зөвшөөрлөө гэхээр харгас болчих байдаг. Хүлээн зөвшөөрөхгүй байвал өөрийн идэвхгүй гарахгүй байдаг. Энийг л тэр гутах мөчлөг гээд байна. Шүлсээ хай. Сэргийж хаттал нь шүлсээ хай. Ойлж, бэлчиж, нулимс гарахгүй болтол уйл. Чихэн ух. Чихэн дотор тос гарахгүй болтол чихээ цэвэрл. Хөлсөн асгаруул. Өдөр болгон
Дээлэн нэвширтэл хөлөр. Шээсэн туу. Усыг ууж шээсэн туусаар бай. Өтгөний гарга. Гүүлгүүлдэг туулгуулдаг имийг хэрэгэл. Энэ нь хамгийн багадаа 7 гаригийн дараа чамайг тэнхээрүүлнэ. Хамгийн урттаа 70 гаригийн дараа чамайг тэнхрүүлнэ. Учир нь гутах тэр булчирхайн даавар зогсчл таараа. Цоцдог. За тэгвэл сэрхэд нүд чинь галтай болж амьсгалахад цээж амар болсон цагаас албаар 70 гариг жүжиг тоглол. Яагаад гэвэл хэв бос булчирхайг ажилуулах арга нь тэр юм. Үнэмш. Өөртөө үнэмшилтэл. Өдөрт 80 хугас цаг өөрийгөө ад жаргалтай хүний дүр тоглоод бай. Амьдрал таларх баяс. Тэрэн бүхнийг магтхийг хичээж албад. Инхээр эерэг буюу амьдрахад хэрэгтэй. Ад жаргал таашаал дур цэнгэлд гарах шүүрэл. Дөжжүрч байгаад ажиллаж эхэлнэ. Эхлээд хоосол дараа нь жүж. Тэгж байгаад шүүрэл үнэмшиж тарих гэдгээр удирдаад өөдрөг болж чадна. Хүн өөрийнхөө тоглосон жүжгийг үнэмшдэг. Энэ үнэмшихэд 70 гариг хэрэгтэй. Тиймээс буцаж жаргалтай байхыг ихэндээ шууд мэдэрч чаддаггүй юм. Тиймээс жүжиг байгаад дасаж дараа нь мэдэрдэг болж дайчин хүн сэргэнэ. За өнөө харихтан өндөрлөё даа.